За ажлаас томилтоор хот явах болсон. Тэгээд хот руу авч явах бичлэгээ ингэж хийж дуусчаад рендерлээд хүлээгээ байж гэн. Тэгээд камера авч явна. 2 батарейгаа цэнэглээд камера ерөнхийдөө авч явахд бэлэн болгосон. За одоо ингэж замдаа гарлаа. Өглөө 10 цагаас Эрдэнэтээс гарсан. Одоо ингэж хот руу 11 судалтай машинд дөрүүлээ явж байна. За ер нь тэгэл чихцэлдэг болохоор их тухтай явсан да. Замдаа хөтлийн CU дээр зогсоод наггет авч идсэн. Тэгээд урд айл нүүжсэн чинь машин дээр нохоо нь өөрөө шууд хөвтөд явжсэн. Хөвчлөлтөө инэт харагдаад энэ нохооны дүрсийг авцсан. За ингээд дархнаар тойроод Улаанбаатар руу явах гээд. За энэ CU руу бас орсон. Тэгээд би замдаа ам цангаад энэ 100% байгалийн цэвэр сахаргүй жуусыг авсан. Лоонгийн шүүсийг авсан. Ер нь энэ шүүсийг уух дуртай. Ихтэй жоохон үнэтэй юм шиг санагддаг юм аа. За ингээд замдаа явж байгаа дүрсээ авсан байна. За ингээд Улаанбаатар руу ороод ирлээ. Тэгсэн чинь урд ингээд цагдаагийн машин явж байна. Тэгэхээр энэ машиныг араас нь дагаад төвчрэлгүй явж Сапорогийн уулзуур дээр хурж ирсэн чинь нөгөө машин маань эргээд алга болцсон. Тэгээд төвчрэлгүйгээ орлоо гэж. Оюутан байхдаа энэ Сапоро дээр амьдардаг байсан. Тэгээд Улаанбаатарт ерөнхийдөө 10 жил амьдарсан уу? За 10 шараа хутлаа маань 7-8 жил амьдарсан юм уу? Тэгээ ер нь 3 дугаар имлэг Сапоро гэсэн чиглэлд явдаг байлаа. За нөгөө арга хэмжээ болох газараа хүрээд ирсэн. Тэгээ энд нөгөө золголт хийх гэж байгаа учраас хэвийн боо вааруул аваад ирсэн 5 идэ заасна. За ийм ресторан байна. Энэ рестораны нэрийг бол мэдэхгүй ч гэсэн 11 давхарт байдаг ресторан байлаа. За ингээд юмнуудаа чеклээд бичлэг гаргах учраас дийлэгц юмнуудаа ингээд шалгаад явж байна. За ингээд Улаанбаатар 11 давхрын цонхоор ингэж харагдаж байна. Улаанбаатарт ирээг удаад ирсэн чинь гоё юулаа. Бараг жилийн дараа Улаанбаатарт ирж байна. За ингээд арга хэмжээ маань эхлэх гээд логогоо дийлэгсэн дээрээ тавьж үзээд шалгаад ингээд арга хэмжээ маань эхэллээ. За цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын дарга гурандаа даваатад таны хүндэтгэн өргөж байна. За нийт 4 дуучин ирсэн. Тэгээ баг 10-аад дуу дуулсан байгаа. Би болохоор энэ хамгийн ихэнд гарсан залуугийн бичлэгийг л жоох хийж амжсан. За ингээд очоо бас ийж үг хэлж хандив өргөсөн байна. Арга хэмжээ дуусчаад одоо байрлах буудлын руугаа явж байна. Тэгээд офицеруудын ордон дээр байрлсан найрамдал зочд буудал гээд тухтай маш гоё буудал байсан. За энэ буудалд нэг хонсон байгаа. Бид нэр угаасаа хот руу 1 хоногийн томилтоор ирсэн болохоор. За тэгээд миний хонох өрөө болохоор энд байна. Тэгээд нэг ортой нэг хүний өрөөнд ганцаараа хонноо гэж. За ингээ ороод хувцсны шков нь эндээ. За ингээд нэг удаагийн хэрэглэлүүд халаад альчуур, таавчиг. За ингээд юнишнтэй зурагттай эндээ юм сандалтай буудантай. Гой том цонхтой. За ингээд нэг хүний ортой. Одоо хамтдаа байрны өрөөлөнд орж үзэн бас. За нэг иймэрхүү харагдаж байна. Энэ цонх нь бол том өглөө айгуу гоё харагдсан. Утахгүй угаасаа өглөө босч байгаа дүрс оруулахаар харагдан. За ингээд байрны өрөө нь ийм гоё байна. За би ингэж за савн шампунь, сахлын машин гэ. За энэ шүршүүр нь байна. За ингээд одоо буудалтаа орж байрлчаад өдөржингөө ерөөсөө юм идэж амжаагүй. Тэгээд KFC идгээд энэ KFC руу ирээд за сайхан идэ даа гэсэн чинь KFC хаачихсан байсан. За тэгээ эндээсээ гараад халдвартай ард идэг KFC. За энэ л өстой яг онгорхоо байгаа даа гэж халдвартын KFC рүү очсон чинь хамгийн сүүлийн захиалга авчихсан. Одоо захиалга авахгүй гэсэн. Тэр хаалган дээр панелтэй гэж бичсэн байгаа. За тэгээд энэ KFC-гээс бас фейлдэж гараад за одоо тэгвэл ганцхан KFC байгаа. Тэр нь бол Батны онгорхоо байгаа гэсэн. Тэр KFC бол мэдээж 25 дугаар имийн цагийн KFC. Тэндээс машинтайгаа орж захиалгаа аваад би болохоор буудлын руу очиж идэхгүй шууд идсэн. Яг тэгвэл өдөржингөө юм идэггүй маш их хүсчихсэн учраас. За тэгээд энэ дээр 2 бүргэр идсэн байгаа. Орой 11:30 үед ингээд KFC идээд байж идэг.
За тэг одоо ингээд усанд орох гээд байж байна. Яа халаад малаад өмсцэн кинон дээрээс үтсэн юм бах та. За ингээд унтах гээд гифтэж байх шиг байна. Усанд ороод нүд нь улаацсан байна. За ингээд сайхан унтаж амрах гээд одоо эн чинь гэхдээ шөнийн 3 цагт унтах гэж байгаа шүү. За ингээд маргааш өглөө боллоо. Цонхоор нэг ингээд хот ингэж харагдаж байна. Тийшээ офицеруудын автобусны буудал нөгөө тойрог харагдаж байна. За тэгээд гараад явъя гэсэн чинь цуг авсан хүмүүс арай босоогүй ингээд. Тэгэхээр би өөрийнхөө бүх гэрлийг унтраагаад хөшгөө хааж байгаа дахиад нэг жоохон унтъя гэд унтсан. За тэгээ ингээд босоод одоо 6 давхраас 1 давхар хүртэл шатаар буусан байна. За одоо хоол идэх гэж явж байна. Энд дотоод хэргийн их сургууль харагдаж байна. Дотоод хэргийн их сургууль харагдаж байна. Дотоод хэргийн их сургууль гэж ийм гоо шинэ байртай болоод удаж байгаа шүү дээ. За явж энд ирж ламен хим одоо юу гэх юм бэ нэг энэ хоолны нэрийг юу ч гэсэн оюутлахаа шил гэдэг гэсэн. Тэгээд ийм шүлтэй хоол идсэн амт бол гоё. За энэ хоолыг идээд энэний ч өдрөө 2 цагт идсэн. За тэгээд одоо хотоос нутгийн зүг гарахаар төвчрэл дундаа ороод явж байна. Тэгээд замаараа сонгоны нэгийн цагдаагийн газар руу очиж томилолт зуруулчаад тэгээд хотоос гарсан. За ингээд гарахаасаа өмнө бас нэрээ студ руу очиж уулзсан байгаа. Тэгээ энд Mongolian Social Channel гэдэг студи байдаг. Тэгээ энэ студийн хийсэн кино гэвэл явуулын хүн говьд гэдэг хамгийн сүүлд уран бүтээлийг хийгээд нээлттэй хийсэн. Ийм том студи руу ингээд орсон гэж. Одоо тэгээд студи руу ороод бас дүрс авсан байгаа. Тэр дүрс удахгүй гарнаа. За ингээд энэ өндөр сайхан барилгын 7 давхарт 702 тот байлоо. За ингээд студи дээр ирсэн. Студи нэг иймэрхүү байна. За тэгээд студийнхаа хичтэй зүг студи 15 давхарт байдаг тоолны газар орсон. Тэгээд би бол хоол захиалга энэ ихч маань өөрөө мэдээ захиалсан. Ингээд энэ амталж шарсан хоньны хавирга. За тэгээд наашаа цаашаа. Тэгээд энэ хоолоо ерөөсө бараагүй сонин бид нэр дөрүүлээ ийцсэн энэ хоолыг бараагүй. Тэгээд бид нэг 5-тай өвөрцөө байсан шүү дээ. Тэрийг би ганцаараа дуустал хийсэн гэж боддоо. За ингээд төвчрлээс цухтаж нүхтгийн нэг гүнт ил юу лээ. Нэгээр ингэж яваад замдаа бутсан. За ингээд би замдаа унтлаа. Одоо ингээд хэсэг унтлаа. Бай бай гэж. За бай. За ингэж яваад гэртээ ирээд маргааш нь ийм гоё хуцваа хийсэн байна. Тэгээ энэ хуцвааг барахгүй байхдаа дээрэс нь хэд савхтчаад болидоо гэж бодсон чинь дуустал нь идчихсэн байвал яг хөө. За тэгээ дуустал нь хуцваа идсэн чинь 5 цов идсэндээ арамсаад өөрөөр авирж идсэн хуцваагаа шатаах гэж шатаар хастаа уул руу авирсан байгаа. Тэгээд уулан дээр гараад нэг иймэрхүү орчин тойрон нэг иймэрхүү харагдаж байна. За Эрдэнэт чинь сайхан хот шүү дээ. Эндээс бас л гоё харагдаж байна. Энд дээр тэгээ бас том овоо идэм билээ. Овоо байдаг нэрээсээ мэдээгүй гарч ирээд харсан. За бүр тэр доороос тэр доор зогсоод харагдаж байгаас тэндээс наашаа алхсан байгаа. За ингээд нарнаас ирч хүч энерги авч байна. Нар мод хоёроос бол маш их энерги ялгардаг гэж би бас боддог. Гэтэ нар мод хоёрыг шүтдэг үү? За хамтдаа сурсан замаараа сурсан дуугаа дуулаад уулаасаа бүйдээ.